тавья. Юунд хэрэглэх нь мэддэхгүй байх шиг байна. Хэрэглэхээр. За мод бол ингээд ташуу болчвол муухай маа л гэсэн. Тэгэхээр ташуу модыг яах вэ гэдэг асуулт байна. За тэнгууд ташуу модыг бид нар ташуу биш болгож болно. Жохон янзлаад наашин цааш нь эргүүлэх үйлдэл гэдэг тийм үзэх нь. Өвлийн бүстэйч бол үдсэнд багтаад бас дахиад нэгээс давтах нь. Оёртын хайлтын мод болохоор за ташуу байвал энэ хугацаанд хайлт хийх болчихно. Тийм болохоор энийг нь логин болгохтол нь окей. Ямар амар юм гараа байна. Энэ ч одоо нуух хэрэгтэй байлаа. За тэгээд логин болгохын тулд нөгөө ташуу модыг ингээд цахан нугалж ард зайлгаж хоёр салаалсан болгож ингээд өндрийг багасгах юм аа. Тэгэхээр яг гол зорилго нь орой болгоны хувьд баруун дэд мод, зүүн дэд модны өндөр нь нэг бараг ойролцоогоор тэнцүү байлгахаар тэнцүү болгохыг хичээж байгаа. Тэгээд нөгөө хайлтын модныхоо шинж чанарыг бас эвдээд тавьчихгүй байхаар тийм үйлдэл хийх ёстой. За үлэмсээр үдцэн болохоор энэ дээр зүгээр ингээл өнгөрчөж байгаа маань. За баруун эргүүлэлт гэж байдаг, зүүн эргүүлэлт гэж байдаг. Өшөө юу ч байдаг лээ. Баруун зүүн ч гэж байдаг лөө те. За эндээс баруун зүүн эргүүлэлтүүдийн хувьд жишээ нь энэ зүүн талд байгаа модны хувьд яах нь тэр нэг ногоон цэнхэр гурвалжнууд бол яг дэд мод гэсэн үг. Тэгээд яг зурснараа бол Т1, Т2 хоёр ижлэх өндөртэй юм шиг байна. Ихтэй жигүү харагдаж байна. Тэгээд яг ер нь юу болцсон гэхээр тэр нэг X гэдэг оройн хувьд аваад үзэхэд зүүн талын дэд мод нь ингээд иймэрхүү байна. Тэ нэлээд өндөр байна. Баруун талын дэд мод нь зүгээр Т3 гэдэг арай намхан дууч байгаа юм. Тэгэхээр намхан тал руугаа эргүүлээд намхан талаа арай өндөр болгоод зүүн талынхаа өндөр талыг арай дээш нь татаад намхан болгодог ч юм уу. Тийм үгт хийж байгаа. Тэгэхээр тэгээд эргүүлчих юм бол за нөгөө нэг модны бүх орой моройных орооцолтоод яадаг зүгээр энэ нэг X-ийн тэр нэг зүүн талын хүү байна те Y. Тэгээд тэр нэг дэд модны оройнууд байна. Ингээл нэг 4 5 орой л оролцдог. Тэгэхээр яг яач юу гэж та X нь оройн байх бол Y-ийн дээшээ гарч ирээд Y нь хуучин X-ийнхаа зүүн талын хүүхэд байсан юм шүү дээ. Зүүн талын хүүхэд байсан чинь завсралгаа яасан тооцдог юм бэ? Зүүн талын хүүхэд байсан байна. Завсралаад орчлоо. Дараагийнх нь би чи их завсралгаанаар явуулахгүй юм шүү. Би нэг цонхтой 50-аас. За Y чинь X-ийн зүүн хүү байж байгаад одоо болохоор яг нь баруун талтаа гараад ирсэн чинь баруун талын зурган дээр бүр эцэг үцэг нь бол авсан байна те. Тэгэхээр ингээд өндрийн дээшээ жоохон болгочлаа гэсэн. Шүч юу нэ Y-ийг дээшээ тэгээд гаргаад ирлээ гэхэд уул нь энэ хэдийн ингээ холбоостой байгаагаар нь гаргаад ирлээ гэхэд X нь доошоо болоод тэр нэг улаан модтой байгаа те. Тэгээд Y-ийн зүүн талын хүүн байсан тэр T1 мод нь T1 ирээ гарч ирээд байх гэсэн чи яасан. Тэр нэг Т2 гэж нэг цэнхэрдүү ягаандуу мод байна те. Тэр болохоор нэг сони юу яачих гэсэн байхгүй юу? Зүгээр татаад гаргаад ирвэл тэр Y-ийн дунтлын хүүч юм шиг болчих гэсэн те. Тэгэхээр чи 2D мод учраас 3 хүүтэй байж болохгүй. Тэгэхээр яг тэр Т2 модыг Y-ээс нь салгаж аваачаад X-ийн зүүн хүү болгоод тавьчихна гэсэн. Тэгэхээр нөгөө нэг их баг гэдэг шин чанар энэ дээр алдагдахгүй. Ягаад тэгэхээр Т2 гэдэг нөхөрчин за тэр Т1 бол Y-ийн баруун тал байснараа л баруун талд байгаа. Т2-ийн хувьд Y-ийн зүүн талд байсан тэр ногоо модч. Y-ийн зүүн тал байсан. Y-ийн баруун талд байгаа тэр Т2 модонд байгаа нөхцүүд бол бүгд Y-ээс их гэсэн үг шүү дээ. Тэгсэн ч аваачаад X залгахчаар юу болох вэ гэхээр бас л их хിവэрэл байна л да. Ягаад тэгэхээр нөгөө Y-ийн баруун тал руу явж иж очиж штэ. Тэгэхээр баруун талд байгаа бол их л гэсэн үг. Зүгээр X-тэй ямар харьцаатай байсан гэхээр Т2-ийн чинь X-ээс бага мөртлөө Y-ээс их байсан гэхээр X Y2-ийн дунд л байсан тоонууд байна л да. Тэгэхээр яг
бас л нөгөө шинэ байрлал дээр болохоор Y-ээс их мөртлөө X-ээс бага гэдэг нөгөө хоёр нөхцөлийн байрал солигдсон болохоос бажгүй л байгаа гэсэн. За зүүн эргүүлтэхээр буцаад энэ баруун талд байгаа зургийг буцаад зүүн дэше болохыг хэлнэ. Улаан ногоон хоёр дэд мод бол угаасаа байрандаа байгаа шахав. Тэр голын дэд мод л нэг нөхрөөс зүгдэж байгаад нөгөөрөө нүсэрчээд байгаа. За ингээд иймэрхүү үйлдэлээр яг нэг одны өндрийг нааш нь цааш нь ингээд гайгүй болгочих болно. Хэтэрхий зөрөөтэй байгаа газарт нь ингээд өндрийг нь өөрчилж болно. Тэгэхээр яг Т3 гэдэг модны хувьд дахиад ингээд зурган дээр харснаар жоохон доошлцлоо шүү дээ. Өндөр нь ихсчлээ гэсэн үг. Хэдээр ихсэж вэ гэхээр хуучин X-ийн доотлолт байсан гэсэн чинь X-ийн дээдлэлт нь дахиад нэг Y гээд нөхөр гараад ирсэн гэхээр нэг төвчнөр доошлцлоо гэсэн үг. Ногоон мод T1 гээд ногоон мод хуучин X-ийн доор Y-ийн доор байсан бол одоо зөвхөн Y-ийн доор гэхээр дээшээ нэг явчлаа гэсэн үг. Тэгээ жоохон намхан болчлаа гэсэн үг. За иймэрхүү байдлаар яаж болно? Т2-ийн хувьд бол өндөр нь их өөрчлөгдөхгүй 2 оройн доор байсан 2 оройн доор л байна. Гэт ингэсээр хагаад моднуудыг юу болгож болно? За өвлийн бүсдэр тэр EVL мод, хавлан хар мод гэдэг утас учраас энэ дээр нь дэлгэрүүлж үзэхгүй маань зүгээр ер нь ингээд баланслуулж болно. Тэнцвэртэй болгож болно. Гэл хийж байгаа маань. За дараагийн өвлийн бүсээ. Одоо нэг өвлийн бүс үзэл нөгөө юуг нь хараад яваад шүү дээ. Хугацаануудын ийм байна гэж яриад яваад байна. За хэш гэдэг өвлийн бүс байна. Хэш гэдэг бас өвлийн бүсээр уул үзсэн л байх. Гэхдээ энэ нөгөө юу талаас нь үнэлгээ талаас нь аюу сүрхий үзээд янз бүрийн тохиолдлууд энэ жоохон наривчилж үзээд тэгээд болох юм. За хэшийн хувьд бол хэш функц гэдэг нэг юу ашиглаад байгаа. Хэш функц гэх юм уу? За хэш функц гэдэг нэг юм ашиглаад байгаа. Дээр нь хэш хүснэгт гэдэг байгаа. Тэр нь бараг л юу гэсэн үг вэ? Хэш хүснэгт ч одоо массив л байх юм шүү дээ. За тэгэл нөгөө массиваас элементүүд хайж олно, хурдан хайж олно, хурдан инсертийг нь хурдан дэлет хийх хэрэгтэй. Тэгээд бүх юмнуудыг universe гэсэн маань те бүх ертөнц нөгөө өөрсдийнхөө ертөнцид байгаа бүх юмыг сайхан индекс болгоод хувирах чинь энэ тоонууд болгоод хувирах чинь гэсэн үг натурал тоонууд. Жишээ нь манай бүх юмудаа ингээд тоогоор дугаарлцсан гэж үзэх юм бол манай хэш хүснэгт массив маань 37 элемент багтаацсан байгаа. 37-гийн хэмжээтэй гэх юм бол бид нар хэш функц гэдэг x тэнцүү x-ийг 37 тоосны үлдэгдэл x мод 37 гэсэн тийм функц ашиглаж болох нь. Ер нь нэг тийм энэ жаахан сургалтын маягийн зүгээр жишээ маягийн функцтэй. Яг 37 анхны тоо байгаа таарчлаад тэгэхээр ууланд анхны тоо байвал сайн гэдэг. Тэгээд ингээ хааж байгаа. Ингээд ийм функцтэй тэгээ хэш хүснэгтийн хэмжээний дотроо явж ийн улаан сайн 37 тугаалаа гэд 37 тугаахаар чинь ямар ч тоо 37 тугаахаар чинь нэг юу гарна үстэй. 0-оос 36 хүртэл тоонууд гарна. Тэгэхээр тэдний аваачаад хэд гарч байгаагаар нь аваачаад хийчихнэ л гэсэн үг. Тэр нөгөө хэш хүснэгт рүүгээ хийчихнэ гэсэн үг. Одоо манай хот Улаанбаатар хотод ч гэсэндээ нөгөө өчигдөр нөгөө ямаргүй баяргүй өдөр хэлээ. Юу вэ? Машингүй өдөр гэхэд болсон шүү дээ. Тэгэхээр яг тэрч байна. За машингүйч бүр арай хааш юм. Нөгөө нэг дэх өдөр бол зөвхөн нэгээр төгссөн. Нөгөөх нь юугаар төгссөн бэ вэ? 1-3-2 уу? 1-3 ч арайч маа. Тэгэхээр 3 дахь өдөр яах юм болж байна. 3-т ер нь бол 1 дэх 2 дахь 3 дахь 4 5 дахь өдөр бол яг нэг дахьд нэгээр төгсөн явдггүй ч үлээ те. 2 дахьд 2 төгсөн явдггүй. Ингээд 1 2 3 4 5 болчлоо. Тэгээд 6 7 8 9 10 яах вэ гэдэг. 6 7 8 9 0-оор төгснө үү яах вэ? Нэг өдөр 6-ны явахгүй билүү те. Тий. Тэгээ ингээд хоорондоо нэг 5 5-ын зайтай ч юм уу юм шиг санагдаад байна шүү дээ. 1 5 1 6 2 явахгүй гэхээр нэг өдөр. Тэгэхээр яг бас л нөгөө ийм хэш функц хэрэгжилж байгаа л гэсэн үг. Дугаарыг авлаа. Сүүлийн орон гэхээр яг 10 тугаад үлдэгдлийн авлаа те. Мод 10 гээд. Дахиад гарснаас нь 5 тугаад үлдэгдлийн авч байгаа гэсэн үг. Нэгийг чинь 5 тугаагаар чинь нэг үлдчихээн те. Тэгэхээр нэг өдөр өшөө хин явж болохгүй гэхээр хуваахаар нэг үлдэгдэл өгдөг нөхдөд явж болохгүй гэхээр нэг өөрөө байна. Дээр нь 6-г 5 тугаагаар нэг үлдэгдэл өгнө. Тэгэхээр бас 6-аар төгсөн ч явахгүй, 1-ээр төгсөн ч явахгүй. Гэт ингээд тэнцүү хуваачиж байгаа байхгүй 5 өдрөө. Тэгэхгүй бол яг нөө тэнцүү хуваахгүй, тэнцүү биш хуваавал нөгөө хүмүүс бослог гарах шүү дээ, тий.
яхаараа тийм 99 гэсэн дугаартай бүх өдөр явдаг энэ төр. Тийм болохоор хуваагаад сайхан математикаар тэгэл 5 тийм евро хуваачиж байна гэсэн үг. 5 одоо ангиллалд хуваачиж байна гэх юм уу. 5 өдрүүжигчж байна гэсэн үг. Нийт өдөр тэр хоёроос бусна. 2 дахь өдөр тэр хоёроос бусна гэдэг. Ингээ хуваачиж байгаа. Яг уу хээш хүснэгтийн хэмжээ тэгэхээр 5 болчихж байгаа гэсэн үг манай энэ машинуудын тохиолдолд. Ер нь бол тэгээ натуралтаа хязгааргүй энэ төр гэхээр юуг л ингээл дугаарлал хайчиж болох юм л та. Дугаар оноочихвол юм бол бүхэл тоо юу натуралтаа оноочихвол юм бол тэгэл тэр юугаар нь одоо та нар гэхэд жишээ нь нэг кодтай байгаа шүү дээ тий. Оюутны код гэж төгсгөлийн орон ч юм уу зарим багш нар бие даалт малт өгдөг баг. Тэгэхээр ингээд нэг тийм дугаарлалчвал ер нь их зүгээр тоо монч зүгээр болно замбараатай болно гэсэн. За тэгэнгүүт бид нар дотроос нь хайж олох хэрэгтэй болно. Заримдаа юм хайж олох хэрэгтэй болно. Дээр нь бас нэг юм нөгөө манай хэш функц ингээд байж байгаад ажиллаад хамаг тоонуудыг хэш хүснэгт рүү ингээд хийждэг юм байна. Тэгэхээр хэш хүснэгтийн нэг нүдэн дээр нэг л тоо ороод ирэх юм бол нэг л элемент ороод ирэх юм бол тэр бол хамгийн сайн тохиолдол их хайтайхан болно гэсэн. Ягаад тэгэхээр одоо юу гэдгийг нэг дэх өдөр манай Улаанбаатараар явах хэрэгтэй машинуудын дугааруудын ингээд цуглуулсан чинь ганцхан машин байвал амар гоё болно гэсэн үг шүү дээ тий. Бүхэл бүтэн хотод ганцхан машин яваад байдаг бол бөглөрл үүснэ гэж байхгүй болно гэсэн. Тэгэхээр яг нэг нүдэнд одоо манайх бодоод хитэн 100 мянган машин төчөлөө тий. 5 хуваахаар тэгэл нэг өдөр нэг 40 мянган машин яваад байгаа л үү дээ. Хайш хүснэгтийн хувьд бол нэг нүдэнд нэг л тоо орчвол тэгэл хамгийн сайн тохиолдол. Тэгдэг. Хамгийн сайн тохиолдол ягаад гэвэл давцал үүсэхгүй. Бид нар элемент хайж байгаа тохиолдолд нөгөө нүдэн дээрээ очиод харсан чинь 40 мянган машин байлаа. Тэгэхээр тэрэн дотроос бас нөгөө ганц машина хайх нь шүү дээ. Энэ аль нэм бол гээд баг нэг нүдэн дээр нэг жагсаалтай байна гэсэн 40 мянган урттай. Тэгэхээр чинь баг нөгөө ON болоо явчихна. Зүгээр нэг элемент байсан бол бид нар чинь нэг урттай жагсаалт гэхэр чинь ганцхан тоол байна гэсэн. Шууд тэр нүдэн дээр очиод тэр тоогоо буцаад нөгөө хугацаа нь O1 болчихно гэсэн. Тэгэхээр уул нь бол нэг нүдэн дээр нэг тоо байгаад байвал зүгээр. Гэтэл яг амьдрал дээр бас яг тэгж болохгүй л байгаа юм л да. За ачааллын хэмжээ гэдээ бас ойлголттой. Бид нарт нэг хэмжээстэй массив байгаа юм бол тэрийг хідэн хувинд үргэлжлээд байгаа хідэн нүд нь хоосон байгаа гэсэн бас нэг тийм зүйлт байна. Тэгэхээр бид нарт эм ширхэг түлхүүр байгаа. Гэдэг маань нэг хүснэгтэндээ хийх гээд байгаа юм маань эм ширхэг байгаа. Хэш хүснэгтийн хэмжээ нь n байгаа гэж. Тэгээд яг арай нэлээд санамсаргүй байдлаар жигд тараагаад хийцэн. Тэгтэл хэрвээ n нь их жижигхэн байвал 100 ч юм уу те 100 элементтэй массив байгаа гэдэг бид нар 1000 тоог аваачаад тийш нь чихэж оруулах гэдэг. Тэгэхээр нэг нүдэн дээр нэг 10-аад тоо давхцаж таарнаа да дунджаар. За тэгэхээр нөгөө магадлал нь хэш функцийнхаа утгыг бодлоо k-гаар нь k гэдэг аргумент өгсөн байдаг. Тэрүүгээр нь хэш функцийн утгыг бодсон чи i гэдэг индекс гарлаа. Тэгэхээр яг тэр i нь манай нөгөө n элементтэй массив аль нүдэнд орох вэ гэдэг нь n-ийн нэг гэсэн магадaltaй бүгдэнд нь л ижлэхэн магадлалаар орно. Тэгэхээр бүх магадлалыг n-ийн нэг гэдээ үзчихье. Тэгээ нөгөө нэг санамсаргүй хэмжигдэхүүн энэ гэдгээр дундаж утга олох гэдэг юм л да. Нөгөө y гэдэг үйлдэл. Тэгэхээр яг x том x y гэдэг бол и дугаартай нүдэнд очиж нөгөө хадгалагдах түлхүүрүүдийн тоо гэдэг үгшээ те тоон. Тэгээ гэхээр дундаж тоог нь олох гэдэг байгаа шүү. За тэр дээдлийн томьёогоо ашиглаад явлаа. К-гаараа гүйлгцэн гэж энэ хязгаар заагаагүй гэдэг чинь яг К нь бодвол нэгээс энэ хүртэл гүөх баг те. Нэгээр үржүүлсэн юм яаш нэг үржүүлнэ. За магадлалыг нь олоод нэгээр үржүүлчих гэдэг ч одоо. За дээр хэлснээр бол магадлал нь бол n-ийн нэгтэй тэнцүү гэсэн. Тэгэл яг уу m-ийг гоох нь n гэсэн тийм дундаж утга нь тийм болчихно. Түрүүн баг хэлсэн те 1000 m нь 1000-тай n 100-тай тэнцүү бол ингээл нүд болгонд нэг 10 тоо онох юм байна л гэсэн. За энэ бол нэг бүгд жиг тархацсан тохиолдолд амар сайн санамсруу функц байж байгаад бүх нүднүүд рүү ижлэхэн тоо бичсэн.
Тэгэхээр энийг нэг ачааллын коэффициент гэдэг байгаа m их байх нь. m-ийн хоёрын тэнцүү бол бүр сайн л үз тээ. За тэнгууд бид нар тохиолдож байгаа хамгийн хүндрэлтэй тохиолдол бол нэг нүдэнд олон тоо орох. Гэхдээ бүр жигд биш хуваарлагдаад зарим нүд нь хоосон байгаа л гэдэг хов хоосон. Гэтэл зарим нүдэнд олон тоо орчоод ингээд доошоо жагсаалт болоод ганж байгаад байвал тэр их муу таарсан. Жигд бус тархалттай байна л гэсэн. Тэгэхээр тэр нэг нүдэн дээр олон тоод хуралдаад ингээд жагсаалт үүсгэж байгааг мөргөлдөөн гэж байгаа коллижн гэдэг. Тэгэхээр яг мөргөлдөөнийг нэг багасгая барь тэр жагсаалтын уртын жоон богинохон болгоё гэдэг янз бүрийн аргууд хэрэглэнэ. За холбоос жагсаалт хэрэгэлсэн юм байна. Нөгөө нэг хоосон биш нүдэн дээрээ. Тэгээд яг функцийн утга бодох бол баг O1 гэдэг тогтмол хугацаанд явагдана гэж үзнэ. Тэгэл яг түрүүчийн нөгөө нэг ачааллын коэффициент гэдээсэн тэр чинь болохоор энэ нэг жагсаалтуудын дундаж урт нь хэд байна вэ гэдгийг нэг талаас илэрхийлээд байгаа. Тэгэхээр нэг элемент хайж авах хугацаа бол дунджаар OA гэсэн тийм хугацаатай байна гэсэн. Тэгэхээр ер нь бол хамгийн муу тохиолдолд OM гэдэг хугацаатай болчихно гэсэн. Ягаад тэгэхээр нөгөө хамгийн муу гэдэг чинь үгсгүй нэгхэн нүдэнд л бүх тоон шамбаралдаад бусад нүд нь хов хоосон. Тэгээд тэр нүднээсээ доошоо нөгөө нэг тоонуудын тоон дэлгүүрүүдийн тоо M гэсэн шүү дээ. Тэгэхээр бүх M дэлгүүр доошоо гонж байгаа нэг газар ингээд амар азгуудад шаваарлагдчихна гэсэн. Тэгэхээр OM болчих гээд байдаг. Тэгэхээр нөгөө түрүү мод тэнцвэржүүлдэг шиг бас ийш тийшээ тарааж барих янз бүрийн арга хэрэглэн л та. За нээлттэй хаягдaltaй арга гэж байна, давхар хайшлалт гэж байна. Шүүж өгöd лээ. Онцгой юм байна. За нээлттэй хаяглалт гэдэг маань нөгөө бидний жагсаалт хэрэглэлтийг бодвол арай өөр арга. Тэгэхээр яг нэг элементийг инсерт хийгээд оруулсан чинь нөгөө массивынхаа нүдэн дээр очиод үдсэн чинь дээр нь өмнө өөр нэг тоо орж ирээд байрлсан давхардах нөгөө мөргөлдөөн үүсгэр болчихлоо. Тэгвэл яг хөөхөр дараагийн хоосон нүд гээд дараагийн нүд рүү шагаад тэр нь хоосон байвал тэнд нь мичдэг ч юм уу. Тэр нь ч гэсэн хоосон биш байл тэгэл хооснууд хайгаал яваад байна гэсэн. За давхар хайшлалт буюу дабл хэшинг гэдэг нь болохоор хоёр шиг хэш функц хэрэгжилж болно. HX гэдэг нэг хэш функц байна, GX гэдэг нэг хэш функц байна. Тэгээд мөргөлдөөн яг HX-ийг хэрэглээ явж исэн чинь нөгөөх нь яатсан. Мөргөлдөөн нь үүссэн. Тэгэх юм бол бид нар HX дээр нэмхэн GX гэдэг индекс рүү хадгалахыг оролдоно. Яг нэг бас нэг өөр утга бодож олоод тэрийг нэмж байгаа. Бишөө тэдний нүдний дараа нэг хооснууд байгаа юм биш үү гэдэг үзэхээр. Тэгэхээр тэр нь ч хоосон биш үү дахиад HX дээр нэмхэн 2GX гэл ингээл яваад байна гэсэн. Ер нь бол мөргөлдөөнийг яг бүр бүтэн шийдэх арга байхгүй болоход нэг багсах маягийн иймэрхүү нэг баталгаагүй аргууд хэрэглэнэ л гэсэн. Нэг хооснууд тайгаал яваад байна. Уул нь бүх тоонуудыг нэмэхээр хооснууд руу онцдог ба сайхан. Гэтэл тэгдэггүй. Тэгээ энэ хоёр аргын хувьд бол яг нөгөө нэмэлт массив авах хэрэг байхгүй. Уул нь бол нэг нэмэлт функцэд хэрэгжилж байна. Гэхдээ нэмэлт функц авлаа гэд дахиад нэг функц бодож оллоо гэд жоохон хугацаа алдахаас биш санахаа бол нэг алдахгүй. Элдвийн заагч магчийн хэрэггүй болон сайхан тийм нэмэлт санахаа шаардахгүй, заагч шаардахгүй тийм айтах юм байна. Дутагдaltaй тал нь болохоор устгахад жоохон хэцүү байдаг. Одоо бид нар нэг нөхрийг олоод устгая гэсэн чинь тэр нүдэндээ ирэхдээ яаж ирсэн тэр нөгөө нэг 2G, 3G гэдэг хэдэн ч удаа давхиж ирсэн юм идэхгүй байгаад байдаг. Тэгэхээр буцаад ухраад явдаг ч юм уу те. Тэгэхгүй бол дараагийн элемент нь орж ирэхдээ яах ч юм байгаа юм гээл. Ерөнхийдөө саяны инсерт хийхэд хийсэн үйлдэлүүдийг буцаагаад ухраагаад тултал нь хийх хэрэгтэй болчдөг. Тэгэхгүй бол бүр замбараагүй эмх замбараагүй юм болчих гээд байна л да. За тэгэхээр хэшийн хувьд бол нэг иймэрхүү энэ ч одоо юу болчих вэ? Дахиад яваад байгаа шүү дээ. Ер нь бол Java-гийн хэш функц ер нь хэшлэлт нэг жоохон асуудалтай болчихлоо шүү дээ. Эвгүй үедээ бол муу ажиллана гэдэг. Тэгээд яг гайгүй үедээ бол адсан таарахаар ч юм уу энгийн үедээ бол аягүй хурдан ажиллана. Тэгэхээр зарим вебсайтууд Java дээр суурилсан баахан хэш функцтэй байдаг.
хэш функц ашигласан байдаг. Java-гийн хэш функц ашигласан тийм функцүүдтэй. Тэгээ яг та нар Google-ээс сайн хайвал тийм жоохон хуучин гэх юм уу та Java-гийн хэш функц ашигласан тэр функцийн судалсан нөхдүүд нь энэ Java-гийн хэш функц чи ийм тоон дээр амар уддсан штэ гэдэг тэр уддаг тоонуудын жагсаалтын хүртэл гаргаад тавьсан байгаа. Тэгэхээр яг нөгөө цагаан хар малгайтай улсууд тэрийг яаж болох шээ. Гэхдээ мэдээж тийм алдаа гарч тиймэрхүү байдаг гэдэгчгээр чинь нөгөө хүмүүс нь мэдээж вебсайтаа нөгөө өөрчилчихнэ гэсэн үг л дээ. Арай орчин үеийн хэл мэлэн дээр бичдэг ч юм уу. Арай дажгүй сонсруу функц ашигладаг ч юм уу. Тэгээд хамгаалтаа сайжруулчихна. Яг сайжруулаагүй вебсайтууд байвал тэгж нөгөө хийв яаж болох нь удааж болох нь нөгөө нэг DOS attack гэдэг шиг. За энэ ч одоо энэ одоо ингээ юу ч өөрчлөгдөхгүй яваад байгаа юм ямар ч тийм. Хөр энэ юу нэгэ дуусаа. За юм байна. Тэгэхээр нөгөө нэг лабууд дээр бол ингэнэ гэсэн үг шүү. Ингээд баахан хөглийн мөцөл яваад байдаг. Нөгөө шинжилгээ нь бас давхар гараад яваад байдаг. Тэгэхээр шинжилгээ хийж гинэ гэдэг чинь та нар амар юу болсон гэсэн үг. Нөгөө аль алгоритм сайн юм бэ, аль нь муу юм бэ гэдгийг мэддэг болцоо. Тийм болохоор одоо лаб дээр яг хэш ашигласан ч юм уу